Архи мөндөд үзэгчдээ Булган аймгийн сайхан Монгол телевиз, Булган аймгийн ууган сум, бүтэн төвхтэй бүр хангаан 100 жилийн ой зориулсан хурдан азарганы уралдааныг та бүхэндээ хүргэж байна. Шууд дамжуулалтыг дэмжигч Булган нийт компани. За ингээд хөрс дартан дэлхийг донсолгож хөлөгмөр дэргэлээ. Алтан шаргал тоосыг тэнгэрт мандаж азар гарааны зурхаагаас ирэхэд наагур ногоон цэвэрчнэрнэтэй 66 дугаартай сайхан хөрөн азар гараад ирсэн байна. За энэ хөрөн азар бол Төв аймгийн Эрдэнэ сумын уяач Мөнхбаатарын Батцөмрийн хар ногоон азар байна. За ингээд 45 дугаартай марцсан Булган аймгийн Бүрэг хангаа сумын сумын алдар туяаш Наран цацралтын Болдбаатарын хурдан хөрөн азар одоо нэг цээжний 5 газрын дээр гараад ирсэн байна. За өнгөрсний одоо хаврын бүсийн уралдааны төрөө өнгөрсөн жил соёлын өрөө одоо Бүрэг хангаа сумдаа одоо төрүүлж байсан энэ хурдан азар бол өнөөдөр өнгөнд л уралдах ёстой доо. За ингээд хурдан азарганы уралдаар өнгөн дээр бол одоо 41 дугаартай хөрөн азар 40 дугаартай хөрөн азар Булган аймгийн Буг цумын аймгийн алдар туяач Төмөр-Баатрын амар төвшингийн хөрөн алзан азар гараад ирсэн байна. За 127 дугаартай сайхан хар ногоон азар гараад ирсэн байна. Булган аймгийн Бүрэг хангаа сумын Монгол улсын алдар туяаш Навааны Эрдэнэ хотын хүү Баяр Сэнгэлийн хар ногоон азар аман үзүүн дээр гараад ирсэн байна. За цаа талд нь сайхан хар ногоон азар гараад ирсэн байна. За 185 дугаартай марцсан хөрөн алзан азар бол Булган аймгийн Булган сумын уяаш Дорж Гочогийн хар азар байна. За Дорж Гочогийн хар азар өнгөрсөн жил Булган магнаа төрүүлсэн шиг санагдаад ах юм. Тэр азар мөн үү биш үү? За ингээд наа талд нь одоо Баяр Сэнгэлийн ногоон азар аман хөзүүн дээр цаа талд нь 122 дугаартай марцсан сайхан хөрөн азар гараад ирсэн Булган аймгийн Бүрэг хангаа сумын уяаш Эрдэнэ хотын Баяр Сэнгэлийн хар азар одоо цаа талд нь гараад ирсэн байна. 136 дугаартай марцсан ногоон азар гараад ирсэн. За ногоон азар бол Булган аймгийн Бүрэг хангаа сумын уяаш Төмөн аюушийн хар азар гараад ирсэн байна. За ингээд айргийн 5 дээр хөрөн алзан азар гараад ирсэн байна. Энэ хөрөн алзан азар Булган аймгийн Бүрэг хангаа сумын уяаш Баяр сайхны ууган баярын хөрөн алзан азар ингээд 5 дээр. За ууган баярын алзан азар чинь Бүрэг хангаа сумд одоо нэлээд хэд орчихсон шүү. За 6 дээр хөрөн бас сайхан хөрөн азар гараад ирсэн байна. Дорнод аймгийн Чойолсон сумын уяаш Жаргал сайхны Мөнх Эрдэнэ хөрөн алзан азар гараад ирсэн байна. За 6 дээр хөрөн алзан азар. За 7 дээр 19 дугаартай марцсан Булган аймгийн Хангал сумын уяач Шагдар сүрэнгийн итгэл хоёрын хөрөн алзан азар итгэлийн хөрөн алзан азар гараад ирсэн байна. За ингээд өнгөний нэг 11 азар саллаа. 11 дээр Наран цацралтын Болдбаатарын хөрөн азар. За 12 дээр сайхан хөрөн азар гараад ирсэн Булган аймгийн Бүрэг хангаа сумын уяач Тавживын Баттөгөлдрийн хөрөн азар гараад ирсэн байна. Сумандаа харигдсан хөрөн азар гараад ирсэн байна. За түүний ард дээр сайхан хул азар гараад ирсэн байна. Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Оргилийн буян далайн хэр азар гараад ирсэн байна. За ингээд түүний ард дээр 21 дугаартай марцсан сайхан хөрөн азар гараад ирсэн Сэлэнг аймгийн Баруун бүрэн сумын уяаш Бадгийн Гүйнбаатрын хөрөн алзан азар мөн гараад ирж та. За ингээд энэ хэдэн азарны ард дээр шар хасгтай хөвгөд сайхан бэлэвсэн хөрөн азар гараад ирсэн байна. За энэ хөрөн азар Төв аймгийн Эрдэнэ сумын уяаш Мөнхбаатарын Түмэн баярын хөрөн азар шүү. За түүний цаа тал сайхан хонгор азар гараад ирсэн байна. За Сэнкэр цээжш нэнэтэй сайхан хээр азар гараад ирсэн байна. За энэ хээр азар бол Орхон аймгийн Баян өндөр сумын уяаш Балдбаатарын даш дундын хээр азар гараад ирсэн байна. За ингээд нэг 20-ын азаргыг бол та бүхэндээ харуулж байна. За энэ 3 азарганы өнгөн дээр сайхан хээр азар гараад ирсэн. Энэ хээр азар бол 116 дугаартай юм шиг байх юм. 116 дугаартай мордсон Төв аймгийн Заамар сумын уяаш Эрдэнэ хоёрын хээр азар байна. За түүний ард дээр бол одоо хөрөн ногоон азар гараад ирсэн. Энэ ногоон азар бол Төв аймгийн Эрдэнэ сумын уяаш Мөнхбаатарын Түмэн баярын хар ногоон азар гараад ирсэн байна. За ингээд аажмаар урагшлаад явъя. За ингээд манай зурагдлаашийн дунд харагдж байгаа Сэнкэр цээжш нэнэтэй хээр азар бол Орхон аймгийн Баян өндөр сумын уяаш Болдбаатарын даш дундын хээр азар гараад ирсэн байна. За ингээд түүний урд дээр бол одоо 122 дугаартай мордсон Булган аймгийн Бүрэг хангаа сумын уяаш Баяр Сэнгэлийн одоо хар ногоон азар гараад ирсэн байна. За хар ногоон азар Навааны Эрдэнэ хот гэж одоо Булган аймгаас одоо төрсэн Монгол улсын хоёр тал дээр туяаш. За түүний хүү бол одоо Баяр сумын алдар туяаш Баяр Сэнгэлийн хар ногоон азар. За цаагуур нөгөө 276 дугаартай марцсан Баян өндрийн даш дундын хээр азар гараад ирсэн байна. За түүний урд дээр бол одоо Булган аймгийн Бүрэг хангаа сумын уяаш Тавживын Баттөгөлдрийн хөрөн азар гараад ирсэн байна. За хөрөн азарны урд одоо сайхан саарл азар гараад ирсэн байгаа. За энэ саарл азар бол
Сэлэнг аймгийн Орхон туул сумын уяач Цэрэнбалтын хөрөл чулууны саарл азар гараад ирсэн байна. Ногоон зайлж нэдэтэ хүүхдээ хэр азар гараад ирсэн байна. За энэ хэр азар Булган аймгийн Бүрэг хангай сумын уяач Гүнсэн базрын Баттуудын хэр азар гараад ирсэн байна. За Гүнсэн базрын Баттуудын хэр азрын урд дээр сайхан хөрөн азар гараад ирсэн. Энэ хөрөн азар бол Булган аймгийн Сэлэнг сумын уяач оюун хөшгийн мөнх туулгын хөрөн азар байна. За ингээд жоохон өргөжлээд 21 дугаартай мордсон сайхан ногоон цайж нөтэ хөрөн алзан газар гараад ирсэн байна. За энэ хөрөн алзан газар бол Сэлэнг аймгийн Баруун бүрэн сумын уяач Бадгийн Уянбаатарын хөрөн алзан газар гараад ирсэн байна. За ингээд урагшлаад дараагийн газруудыг харъя. Уянбаатарын хөрөн алзан газар гараад ирсэн. За ингээд энэ наадал цагаан касктай хөвгтөө сайхан хөрөн газар яваад байгаа. За энэ хөрөн газар бол Булган аймгийн Сэлэнг сумын уяач оюун хөшгийн мөнх туулгын хөрөн газар гараад ирсэн байна. За ингээд 3 6 9 10 газар 10 газар бол одоо жоохон салсан. За 222 дугаартай мөрдсөн сайхан буурал азар гараад ирсэн байна. За энэ буурал азар бол Аранга аймгийн Өлзөц цэвийн сумын алдар туяаш 70 сунды дөржин буурал азар гараад ирсэн байна. За буурал дөржин хөрөн азар буурал азар за түүний урд дээр хул азар гараад ирсэн байна. Энэ хул азар бол Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Ориглийн Баян далайн хэр азар байна. За Ууган баярын хөрөн алзан азар чинь ингээд нэг дөрөв дээр гараад ирсэн юм байна. За айргийн 3 дээр хөрөн азар гараад ирсэн. Энэ хөрөн азар бол Булган аймгийн Хангал сумын аймгийн алдар туяач Шагдар сүрэнгийн итгэлийн хөрөн алзан азар айргийн 3 дээр. За аман хөзүүн дээр бол одоо Булган аймгийн Бүрэг хангай сумын уяач Түмэн аюушийн хар азар аман хөзүүн дээр бол Хурдан азарганы өнгөн дээр бол одоо Булган аймгийн Бугт сумын аймгийн алдар туяач Төмөр-Атрын амар түвшингийн хөрөн алзан азар бол одоо өнгөн дээр. За итгэлийн хөрөн алзан азар амар түвшингийн хөрөн азар итгэлийн хар азар хоёр ч өнгөн дээр. За айргийн 3 дээр бол одоо 19 дугаартай мөрсөн Булган аймгийн Хангал сумын уяач итгэлийн хөрөн азар айргийн 4 дээр Бүрэг хангай сумын уяач Ууган баярын хөрөн алзан азар. За 5 дээр хөрөн азар гараад ирсэн байна. За Хөгийн Өлзий баатрын тамгатай хөрөн азар чинь гараад ирсэн байна. 6 дээр сайхан ногоон азар гараад ирсэн. 118 дугаартай 19 дугаартай мөрдсөн Жаргал сайхны мөнх эрдний хөрөн алзан азартай мөн тустай азар байна. За 28 дугаартай хул азар гараад ирсэн. Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Буян далайн хөрөн азар шүү. Орхон аймагт одоо нэг төрөж нэг аман хөзөөнцсөн гэсэн байна. Хөрөн азар одоо хул азар бол одоо нэг 9 дээр гараад ирсэн юм байна. За 10 дээр сайхан буурал азар 11 дээр. За 11 рүү бол одоо 112 дугаартай мордсон Булган аймгийн Сэлэнг сумын уяач оюун хөшгийн мөнх туулгын хөрөн азар гараад ирсэн байна. Хишиг өндөр сумын 100 жилийн энэ айн баяр наатам 5 турдсан энэ хөрөн азар бол одоо нэг 11-2-ын бөөрөн дээр гараад ирсэн байна. За ингээд наран цэцэрлэлтийн хурдан хөрөн азар чинь нэг 16-7-оор яваад байгаа юм байна. За түүний ард дээр бол Дорн аймгийн Чой болсон сумын уяач Жаргал сайхны мөнх эрдний хөрөн алзан азар гараад ирсэн байна. За түүний цаагуур 161 дугаартай юм болоо да 161 Булган аймгийн Бүрэг хангай сумын уяач Шинэ-Баатрын буурал азар байна. Шинэ-Баатрын буурал азар байна шүү. Өргөн мөндөд үзэгчтэй. Бацаахны Шинэ-Баатрын буурал азар байна. За ингээд энэ хэдэн газрын наагур 275 дугаартай мөрдсөн Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Болдбаатрын даш дундын хурдан хэр азар одоо туудаад урагшлаа. За газар бол одоо хараахан болоогүй байгаа. Өнөөдөр одоо Бүрэг хангайн тавилан бол одоо алсаасаа дөндөө өгсчдөг. Мордын шанцыг ихэхэн шалгасан тавилантай газар. За ингээд Шинэ-Баатрын буурал азар түүний ард дээр хөрөн азар гараад ирсэн. Энэ хөрөн азар бол Дорн аймгийн Чой болсон сумын уяач мөнх эрдний хөрөн алзан азар. За ингээд нэг суугаад нэг арын азаргнуудыг харуулъя. За нэг 50 гаруй азар морсон 20 азар бол одоо бөөндөө юм аа. За ингээд энэ хэдэн азаргны өнгөн дээр бол одоо сайхан бор азар гараад ирсэн байна. За 127 дугаартай бордсон бор азар Төв аймгийн Заамар сумын уяач Болдбаатрын ганцаргийн бор азар байна. За түүний урд дээр бол сайхан хөрөн азар гараад ирсэн. Энэ хөрөн азар Төв аймгийн Заамар сумын аймгийн алдар туяач Дашнамын донд дөржин зээр талцсан азар гараад ирсэн юм байна. За ахаа сууя. За газар болоог байгаа аргын азаргнуудыг нэг сайхан харуулъя. За энэ хийн дээр урагшилж байгаа азар бол Булган аймгийн Бүрэг хангай сумын уяач Ариун булганы хөрөн азар байна. Ариун булганы хөрөн азар хар гарны бөөрөн дээр ороод ирсэн байна. За ингээд түүний ард дээр бол одоо Булган аймгийн Бүрэг хангай сумын уяач Шанжим эцгийн гандагтын хонгор азар гараад ирсэн байна. Хонгор азаргны ард бол Төв аймгийн Эрдэнэ сумын уяач Мөнхбаатрын Төмөн баярын хар ногоон азар гараад ирсэн байна. За ингээд жоохон суугаад харуулъя. За ингээд түүний ард дээр тэг 2 дугаартай мөрдсөн Булган аймгийн Бүрэг хангай сумын уяач Лавгживийн Баттгөлдрийн хөрөн азарганы 20 гарнадын бөөрөн дээр сумандаа нэг аригчсан хөрөн азар. За түүний цаагуур
156 дугаартай мөрдсөн Төв аймгийн Эрдэнэ сан цумингуяа Жинх манлай хээр за 196 юм шиг байна. 196 дугаартай мөрдсөн Орхон аймгийн Баян өндөр цумингуяа Баттаржин Баттарын хонгор азар за ингээд урагшлана. За Баттарын хонгор холцсон азар бол 20 гаруйнаадын бөөрөн дээр ороод ирсэн юм байна. За нэвт яваад өнгөн дээр очижээ. За ингээ өнгөний азаргнууд бол бон. За зүүн дэлэнгийн гаран гараад өгсгöd бол одоо морилд бол нэлээд цавх баха. За ингээд Төмөн баярын хонгор алдсан газар. За түүний урд дээр бол одоо Төв аймгийн Эрдэнэ сумингуяа Төмөн баярын хар ногоон газар. За хар ногоон газрын урд дээр бол Булган аймгийн Бүрэг хангаа сумингуяа Гант хотын хонгор азар Орхон сумын төрүүлсэн. Энэ жил Орхон сумын төрүүлсэн хонгор азар шинийн хийн дээр гарч ирээд ууж ирсэн юм байна да. За ингээд түүний урд дээр Булган аймгийн Бүрэг хангаа сумингуяа Ариун булганы хөрөн азар гараад ирсэн байна. За ингээд нэвтээ оргшилж. За бон азарганы ард одоо Даштондын хээр азар гараад ирсэн байна. За Даштондын хээр азар гараад ирсэн. За наран цэцэрлтийн хөрөн азаргач энэ бон азарганы ард дээр яваад байна. За ингээд толгор дөр хөнөн өнгөрөн өөсөн үж өвдсөний 2234 жил Их Монгол улс байгуулагдсны 817 жил Ардын хөлсгөлийн 102 жил Булган аймгийн Бүрэг хангаа сум өөсөн байгуулагдсны түүхэд 100 жилийн он их баяр наадмын хурдан азарганы хуралдааныг та бүхэндээ одоо талдан харуулж байна. За жоохон суугаад. За ингээд энэ гурван азарганы цаагуурч ууган баярын хөрөн халзан азарганд гараад ирсэн юм байна. Жоохон ахаа суугаад харуулъя. За ингээд хурдан азарганы хуралдааны өнгөн дээр 139 дугаартай мөрдсөн Булган аймгийн Бүрэг хангаа сумингуяа Баатаргүйгийн Мөнхбаатарын буган хөрөн азарга өнгөн дээр гараад ирсэн байна. Аман үзүүн дээр бол Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумингуяа Бадгийн Гуянбаатарын хөрөн халзан азар сумандаа аригчаад ирсэн хөрөн азар аман хөзөн дээр гараад ирсэн. Цаа талд нь ууган баярын хөрөн алзан азар гараад ирсэн байна. Булган аймгийн Бүрэг хангаа сумингуяа ууган баярын хөрөн алзан азар өнгөрсөн жил аман хөзөн турдсан санагдаад байна. За айргийн дөрөвдөр мөн хөрөн азар гараад ирсэн. Булган аймгийн Сэлэнг сумингуяа аюун хишгийн мөхтүүдийн хөрөн азар дөрөвдөр. За айргийн тавдаар Төв аймгийн Аргалан сумингуяа Сэргэлэнбаатарын Отонбаатарын хол азар тавдаар гараад ирсэн байна. За ингээд өнгөний 7 азар нэг жоохон салж байгаа шүү. За ингээд итгэлийн өнгөлж уралдаасаа итгэлийн хөрөн алзан азар чинь 7 дээр гараад ирсэн байна. Түүний урд дээр Орхон аймгийн Баян өндөр сумингуяа Ориглийн Баян далайн хээр азар гараад ирсэн байна. За хээр азарганы урд дээр Сэлэнг сумингуяа Мөнх тулгын хөрөн азар гараад ирсэн байна. За ингээд 8 дээр хар ногоон азар гарч ирж байна. Хар ногоон азар бол Булган аймгийн Булган сумингуяа Давдаржин дөржигчгийн хар азар 8 дээр. За өнгөрсөн жил Булган аймгийн Хишиг өндөр сумын зохион байгуулагдсан Булган магна уралдаанд одоо айрагдсан шиг санагдаад байна. За өнгөрсөн жилийн Булган сумын наадам төрүүлсэн дөржигчгийн хар азар ингээ 8 дээр гараад ирсэн байна. За хоошоо суугаад хээр халзан азаргач чинь Эрдэнэ булганы хээр халзан азар мөн юм шиг байх юм. Булган аймгийн Бүрэг хангаа сумингуяа Эрдэнэ хотын Эрдэнэ булганы одоо хээр халзан азар мөн байна. 9 дээр гараад ирсэн байна. За 10 дээр Гүнсэн базрын Бат тулгын хээр азар мөн юм шиг байна. 121 дугаартай мөрцөн хээр азар. За 124 дугаартай мөрцөн хээр азар мөн байна. Булган аймгийн Бүрэг хангаа сумингуяа Гүнсэн базрын Бат тулгын хээр азар 9 дээр 8 дээр Булган аймгийн Бүрэг хангаа сумингуяа Эрдэнэ булганы хээр азар Булган сумын баяр наадамд айргийн 3 төрөлсөн хээр азар 8 Бат тулгын хээр азар нь 9. За 10 дээр хар ногоон азар гараад ирсэн. Энэ бол Булган аймгийн Бүрэг хангаа сумингуяа Төмөн аюушийн хар азар 10 дээр. За 220 дугаартай мордсон 220 дугаартай мордсон Сэлэнг аймгийн Орхон туул сумингуяа хөрөлч чулууны саарл азар ингээд Исараватын 11-ийн бөөрөн дээр гараад ирсэн байна. За түүний ард дээр одоо өнгөрсөн жилийн соёлынгийн төрөө Булган аймгийн урд үсгийн уралдааны төрөө Булган аймгийн Бүрэг хангаа сумингуяа наран цэцэрлтийн болдоотрын хөрөн азарга нэг 12-3-ын бөөрөн дээр гараад ирсэн байна. За ингээд Бүрэг хангаа сумын 3 азаргууд нэг 10-ын бөөрөн дээр. За урагшлах өнгөнийхөө азарган дээр очие. За ингээд хурдан азарганы уралдааны өнгөн дээр Булган аймгийн Бүрэг хангаа сумингуяа Баатаргүйгийн Мөнхбаатарын буган хөрөн азарга өнгөн дээр аман хөзүүн дээр Булган Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумингуяа Бадгийн Гуянбаатарын хөрөн алзан азарга аман хөзүүн дээр
Айргийн 3 дээр Булган аймгийн Бүрэг хангаа сумын уяаш Бат Ууган баярын одоо хөрөн галзан газар бол Айргийн 3 дээр. За Ууган баярын хөрөн галзан газар бол одоо Айргийн 3 дээр, Айргийн 4 дээр мөн хөрөн газар гараад ирсэн байгаа. Булган аймгийн Сэлэн сумын уяаш оюун хишгийн мөнгө тулгын хөрөн газар мөн бах. За түүний ард дээр хул газар гараад ирсэн байгаа. Хул газар Төв аймгийн Аргалан сумын уяаш Элбэг сүрэнгийн Отонбаатарын хул газар 5 дээр. За ингээд Торж очигийн хар газар 6 дээр. За ингээд 7-8-9 10-ын газарнууд нэг 12 газар ерөнхийдөө боо шүү. Өнгөний 2 газар бол нэг өөдөө хаврын зинэтээс алдсан. Айргийн 3 газар бол нэг 40 орчим метрээс алдсан. Ингээд 4 5 6-аас ингээд 12 3 хүртэл газарнууд бол боон. За газар болоогүй байна. Зүүн дэлэнгийн гарам гарч ажил одоо газар бол одоо жинхэнэ уралдан да. За ингээд энэ хэдэн газарны 12 3-ын буурин дээр одоо Бүрэг хангаа сумын уяаш наран цацралтын болдоотрын хөрөн газар Эрдэнэ улганы хээр газар 2 яваад байгаа юм байна. Түүний цаана бол одоо 36 дугаартай морцсон мөн Төмөн аяшийн хар газар яваад байгаа. За түүний урд дээр бол одоо 28 дугаартай морцсон Орхон аймгийн Баян өндөр сумын уяаш Оргилын буян дадан хээр газар яваад байгаа. За ингээд нэг 10 гарнатын газрыг та бүхэндээ харуулж байна. За 4 дээр хөрөн газраагаас Булган аймгийн Сэлэн сумын уяаш Мөнх тулгын хөрөн газар Айргийн 4 дээр 5 дээр Төв аймгийн Аргалан сумын газар туяаш Элбэг сүрэнгийн Отонбаатарын хул газар 5 дээр. За нааталаар нь одоо хар газар гараад ирсэн. За энэ хар газар бол Булган аймгийн Булган сумын уяаш Торж очигийн хар газар бол одоо 5 дээр 6 дээр 220 дугаартай морцсон саар газар гараад ирсэн. Энэ бол Сэлэн аймгийн Орхон туул сумын уяаш Цэрэн Балчийн хөрөлчөд ууны саар газар 6 дээр. За 7 дээр Орхон аймгийн Баян өндөр сумын уяаш Буян дадан хээр газар 7. За 8 дээр бор газар гараад ирсэн. Энэ бор газар бол Төв аймгийн Заамар сумын уяаш Болдоотрын ганцэргийн бор газар 7 дээр наран цацралтын Болдоотрын хөрөн газар 8 дээр. За 9 дээр хөрөн газар гараад ирсэн. Булган аймгийн Бүрэг хангаа сумын уяаш Ариун булганы хөрөн газар 9 дээр. За 10 дээр 19 дугаартай морцсон Булган аймгийн Хангал сумын уяаш Шагдар сүрэнгийн итгэлийн хөрөн галзан газар. За түүний цаагуур Эрдэнэ улганы хээр газар 10 дээр. За 11 дээр бол одоо Баян өндөр сумын буян дадан хээр газар. За ингээ 11 дээр Булган аймгийн Бүрэг хангаа сумын уяаш Төмөн аяшиг хар газар гэдэг ингээ 12 газар бол бусдад газарнаасаа жоохон сээрлээ. За ингээд нэг суугаад 13 4 5 газарнуудыг та бүхэндээ нэг харуулаа өргөжлөө. За ингээд 13 дээр Булган аймгийн Бүрэг хангаа сумын уяаш Гүнсэн базрын Баттуулгын хээр газар 13 дээр 14 дээр Дорнод аймгийн Чай усан сумын уяаш Мөнх Эрдэнэ хөрөн газар 14 дээр. За 15 дээр хөрөн газар гараад ирсэн юм байна. За ингээд өргөжлөө. За 14 дээр бол одоо 169 дугаартай морцсон хөрөн газар гараад ирсэн юм байна. Булган аймгийн Бүрэг хангаа сумын уяаш Бацаахны Шинэ наатрын буур газар юм байна шүү. За хөдөрчөөд морныхын зүс сайхан мэдэгдэхгүй байгаа юм байна. За хээр газар Орхон аймгийн Баян өндөр сумын уяаш Болдоотрын Дашдамдын хээр газар 15-ын буурин дээрээс одоо 3 газрыг одоо нэгтгэн туулаад урагшлаа да. За ингээд хурдан азарганы уралдааны 11-2-ын буурин дээр за Эрдэнэ улганы хээр газар гараад ирсэн. За энэ хээр газар бол одоо Булган аймгаас төрсэн Монгол улсын 2 тал дээр туяаш Навааны Эрдэнэ хотын хүүд Булган аймгийн Бүрэг хангаа сумын Дэрэстагийн багийн засаг дарга Эрдэнэ улганы хээр газар шүү. За түүний урд дээр 28 дугаартай морцсон Орхон аймгийн Баян өндөр сумын уяаш Оргилын буян дадан хээр газар гараад ирсэн байна. За хээр газрын урд дээр одоо хар ногоон газар гараад ирсэн Булган аймгийн Бүрэг хангаа сумын уяаш Төмөн Баатрын Төмөн аяшийн хар газар гараад ирсэн байна. За түүний урд дээр Булган аймгийн Бүрэг хангаа сумын газар туяаш наран цацралтын Болдоотрын хөрөн газар гараад ирсэн байна. За хөрөн газрын урд дээр бол Булган аймгийн Бүрэг хангаа сумын газар туяаш Ариун булганы хөрөн газар сомонд нэг төрөж нэг харагдсан хөрөн газар гараад ирсэн байна. За ингээд дараагийн газруудыг та бүхэндээ танилцуулъя. За ингээд хурдан газрын уралдааны 8 дээр 220 дугаартай морцсон саар газар гараад ирсэн Сэлэн аймгийн Орхон туул сумын уяаш Цэрэн Балчийн хөрөлчөд ууны саар газар гараад ирсэн байна. За саар газрын урд дээр бол одоо хул газар гараад ирсэн байгаа. Энэ хул газар бол за ингээд хурдан газрын уралдаан зүүн дэлэнгийн гарам гарахад 10 дээр Болдоотрын хөрөн газар гараад ирсэн. За хөрөн газар бол одоо ингээд дэлэнгийн гарам гараад зүтгэж эхэлдэг юм да. За даван дээр уралдаж байгаа өнөөдөр хөрөн газар бол одоо
Урагшаад өхөн уралдах. За урд дээр нь одоо Булган аймгийн Бүрэг хангаа сумын уяаж ариун булганы хөрөн газар ингээд Бүрэг хангаа сумын 2 хөрөн газар 9 арвадын бөөрөн дээр гараад ирсэн байна. За ингээд 8 дээр бол одоо Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Боён далайн. За 121 дугаартай мөрдсөн хул азар гараад ирсэн. Төв аймгийн Аранхан сумын газарт уяаж Элбэг сүрэнгийн Отгонбаатарын хул азар гараад ирсэн байна. За ингээд хул азар. За хул азрын наатад одоо Сэлэнг аймгийн Орхон тул сумын уяаж Цэранбалтын хөрөл чулууны саар азар яваад байгаа. Саар азрын хурд одоо хул азрын хурд бор азар гараад ирсэн. За энэ бор азар бол Төв аймгийн Заамар сумын уяаж Болдоотрын хан зүргийн бор азар гараад ирсэн байна. За түүний урд дээр Булган аймгийн Сэлэнг сумын уяаж оюун хишгийн мөнх тулгын хөрөн азар гараад ирсэн байна. Шишиг өндөр сумын 100 жилийн баяр наадам хайргийн 5 турдсан хөрөн азар гараад ирсэн байна. За хөрөн азрын урд бол одоо дорж очгийн хар азар гараад ирсэн байна. Өнгөрсөн жил Булган суманд төрүүлсэн хар азар ингээд 4 дээр. За хайргийн 3 дээр Булган аймгийн Бүрэг хангаа сумын уяаж Ууган баярын хөрөн азар газарчин чих хатгаж хараад очноо. Өнөөдөр одоо төрүүлчих байг гэхгүй. Тэгтээ өнгөний азаргууд их хол. За Ууган баярын хөрөн азар газаргууд одоо хайрагдах нь бол бат хайрагдах хаа. За ингээд өнгөний азаргыг нэг очиж харуулъя. Ямар азар вэ? За ингээд өнгөний азар бол нэг 200 гаруй шугам метр салцсан юм байна шүү. Эрхэм мандад үзэгчтэй Булган аймгийн Бүрэг хангаа сум өсвөн байгуулагчдын түүхэд 100 жилийн ан их хоёр наадын хурдан азаргны уралдааны өнгөн дээр Булган аймгийн Бүрэг хангаа сумын уяаж Баатар хүүгийн Мөнхбаатарын богн хөрөн газаргууд одоо өнгөн дээрээ гарч ирээд өнгөлцсөн юм байна. Булган аймгийн Хотог өндөр сумын аймгийн газарт уяаж Ахиогийн Үлзийбаатарын тамгатай богн хөрөн газар чинь одоо ингээд холхон гарч ирээд өтлөлөө дөө. За хөрөн газрын төчлийг та бүхэндээ харуулж байна. За Бүрэг хангаа сумын тавилан бол одоо ингээд зүүн дэлэнгийн гарам гараад одоо шувтан өгсөрөөгөө барианд ордог. За ингээд аман хөзүүн дээр Сэлэнг аймгийн Баруун бүрэн сумын уяаж Гүйнбаатарын хөрөн алзан газар гараад ирсэн байна. Гүйнбаатарын хөрөн газар гараад ирсэн байна. За цаана нь бол одоо хайргийн 3 дээр Булган аймгийн Сэлэнг сумын уяаж оюун хишгийн мөнх тулгын хөрөн газар хайргийн 3 дээр хайргийн 4 дээр Булган аймгийн Бүрэг хангаа сумын уяаж Ууган баярын хөрөн алзан газар хайргийн 4 дээр. За хайргийн 5 дээр Булган аймгийн Булган сумын газарт уяаж Доржгочгийн хар азар ингээд хайргийн 5 дээр. За 6 дээр бор азар гараад ирсэн. Энэ бор азар бол Төв аймгийн Заамар сумын уяаж Болдоотрын хан зүргийн бор азар ингээд 7 дээр. За 6 7 дээр бол одоо 7 дээр бор азар, 6 дээр Доржгочгийн хар азар. За ингээд 7 дээр хул азар, 7 дээр Төв аймгийн Аранхан сумын газарт уяаж Элбэг сүрэнгийн Отгонбаатарын хул азар 7 дээр. За 8 дээр бол одоо Төв аймгийн Сэлэнг аймгийн Орхон тул сумын уяаж Цэранбалтын хөрөл чулууны саар азар ингээд 8. За ингээд одоо суух цаа үлдсэнгүй арын язрагнууд одоо их ол үлдсэн юм байна. За ингээд саар азар 7 дээр 8 дээр шүү эрхэм мандад үзэгчтэй. Төв аймгийн Аранхан сумын уяаж Отгонбаатарын хул азар 7. За ингээд 6-гийн газрыг харуулъя. За Ууган баярын хөрөн алзан газар чинь хөлн нэлээд сулдарччихнэ. 6 дээр ороод ирсэн байна. Булган аймгийн Бүрэг хангаа сумын уяаж Ууган баярын хөрөн алзан газар 6 дээр. Доржгочгийн хар азар 5 дээр. За та бүхэн бол одоо мордны хөлийг харж байгаа хаа. Өгсөөр мордын шанцыг бол одоо ихээхэн одоо шалгадаг ийм талантай газар бол одоо Бүрэг хангаа сумын тавилан. За ингээд хайргийн 4 дээр одоо бор азар, Төв аймгийн Заамар сумын уяаж Болдоотрын хан зүргийн бор азар 4 дээр. Хайргийн 3 дээр бол одоо Сэлэнг аймгийн Баруун бүрэн сумын уяаж Гүйнбаатарын хөрөн алзан газар самандаа харигдчихсан хөрөн алзан газар 3 дээр. За аман хөзүүн дээр бол одоо Булган аймгийн Сэлэнг сумын уяаж оюун хишгийн мөнх тулгын хөрөн газаргууд аман хөзүүн дээр. За ингээд өнгөн дээр өнгөний хөрөн газар бол одоо хэвээрээ. За ингээд өнгөн дээр Булган аймгийн Бүрэг хангаа сумын уяаж Баатар хүүгийн Мөнхбаатарын богн хөрөн газар бол наран гэрлийн ганц өх уяаж үйсэн богн хөрөн газар бол одоо өнгөн дээрээ шүү. За ингээд аман хөзүүн дээр Төв аймгийн Заамар сумын уяаж Болдоотрын хан зүргийн бор азар аман хөзүүн дээр. За суугаад хайргийн 3 4 5 язрыг харуулъя.
За ингээд барайнд ороход бол эндээс нэг 3 км шахуу байгаа шүү. 3 км үлдсэн байна. За ингээд айргийн 3 дээр Булган аймгийн Сэлэнг сумын уяаж оюун гიშгийн мөнгө тулгын хөрөн газраа 3 дээр 4 дээр одоо за араас энэ хөрөн газар чинь нэлээд ширгэн үлдээ ороод ирсэн 120 хэдэмтэй 223 дугаартай мартсан юм байна. Охин аймгийн Баян өндөр сумын уяаж Ядан сэрэнгийн болдын хөрөн газар гараад ирсэн байна. За хөрөн газар аймгийн алдар туяа Саандрын баяр сайхны хойш хурдлуулж байгаа Охин аймгийн Баян өндөр сумын уяаж Ядан сэрэнгийн болдын хөрөн газар ингээд айргийн 3 руу шорглоо. За ингээд айргийн 4 дээр бол Булган аймгийн Сэлэнг сумын уяаж мөнгө тулгын хөрөн газар бол одоо айргийн 4 дээр за 5 дээр Сэлэнг аймгийн Баруун бүрэн сумын уяаж Гоёнбаатрын хөрөн алзан газар ингээд 5 дээрээ шүү. За 6 додоогийн газрыг нэг харуулах уу? 6 додоо 8-ын газрынуудад койрох юм байна. За энэ 3 газрыг харуулаад тэгээд өргөжлөө. Хамгийн газрын дээр очие. За 6 дээр Булган аймгийн Бүрэг хангаан сумын уяаж Ууган баярын хөрөн алзан газар бол одоо 6 дээр юм. За 7 дээр хул азар гараад ирсэн Төв аймгийн Аргадан сумын алдар туяаж Отгонбаатрын хул азар бол 7 дээр. За 8 дээр одоо Төв аймгийн Сэлэнг аймгийн Морхон тул сумын уяаж Хөрөл чулууны саарл азар 8. За ингээд өргөжлөө. Хөрөл чулууны саарл азар 8. За 7 дээр Ууган баярын хөрөн алзан газар 6 дээр хул азар Отгонбаатрын хул азар бол одоо 6 дээр. Охин Төв аймгийн Аргадан сумын уяаж Элдвэсрэнгийн Отгонбаатрын хул азар ингээд 6. За ингээд 4 5-ын газруудыг харуулъя. Айргийн 5 дээр Сэлэнг аймгийн Баруун бүрэн сумын уяаж Бадгийн Гоёнбаатрын хөрөн алзан газар 5 дээр. За айргийн 4 дээр бол одоо 121 дугаартай мордсон Төв аймгийн Аргадан сумын уяаж 112 дугаартай мордсон Булган аймгийн Сэлэнг сумын уяаж мөнгө тулгын хөрөн газар ингээд айргийн 4 дээр. За ингээд өнгөний 3 газрыг харуулъя. За Мөнхбаатрын хөрөн газар бол өнгөн дээр. Гэхдээ аман үзүү 3 газар хоёроо ойрцсон шүү хөрөн газарганд. За үзүр дээр бол үзүрийн уралдаан бол одоо сонирхолтой болох. За их ойрцсон юм байна. За ингээд айргийн 3 дээр Төв аймгийн Заамар сумын уяаж Болдбаатрын ганцэргийн бор азар айргийн 3 дээр. За аман үзүүн дээр одоо Орхон аймгийн Баян өндөр сумын аймгийн алдар туяаж Саандрын баяр сайхны уяж хурдлуулж байгаа Ядам сэрэнгийн Болдбаатрын хөрөн газар бол одоо араас нэтгэн дуулж орж ирээд ингээд аман үзүүн дээр гараад ирсэн. За ингээд өнгөн дээр өнгөний азар бол одоо гарсан цагаас шөтлөөд байгаа энэ хөрөн газар Булган аймгийн Бүрэг хангаан сумын уяаж Баатархүүгийн Мөнхбаатрын богн хөрөн газар бол одоо өнгөн дээр хэвээрээ. За ингээд арын хоёр азар бол одоо өнгөний азарн дээр бол одоо нөмөрж ирж байна. За ингээд хурдан газрын уралдааны өнгөн дээр Баатархүүгийн Мөнхбаатрын хөрөн газар өнгөн дээр хэвээрээ бол за наагур нөгөөд Төв аймгийн Заамар сумын уяаж Болдбаатрын ганцэргийн бор азар. За хөрөн газрын хоёр бол одоо хөрөн газрыг дайрлаа да. За ингээд хурдан газрын уралдааны өнгөн дээр бол Орхон аймгийн Баян өндөр сумын уяаж Ядам сэрэнгийн Болдбаатрын хөрөн газар өнгөн дээр гараад ирлээ да. За Орхон аймгийн Баян өндөр сумын аймгийн алдар туяаж Саандрын баяр сайхны хойш хурдлуулж байгаа Ядам сэрэнгийн болдын хөрөн газар өнгөн дээр бол аман хүзүүн дээр Төв аймгийн Заамар сумын уяаж Болдбаатрын ганцэргийн бор азар аман хүзүүн дээр айргийн 3 дээр Баатархүүгийн Мөнхбаатрын хөрөн газар бол одоо ингээ айргийн 3 дээр. За ингээд хурдан газрын уралдааны өнгөн дээр өнгөний азар одоо байр солигдсон байна. Төв аймгийн Заамар сумын уяаж Болдбаатрын ганцэргийн бор азар өнгөн дээр. За аман хүзүүн дээр болдын хөрөн газар гараад ирсэн байна. За ингээд өнгөний үзүүрийн хоёр азрын уралдаан бол одоо сонирхолтой болох хаа. За хоёр азар бол одоо ээжж байр сэлгээд яваа. За ингээд анхдагч шалдартны төрсөн нутаг Бүрэг хангаан сум Булган аймаг Алдаг Мартандрбаатараа овгуулсан Бүрэг хангаан сумын түүхэд 100 жилийн ан их хоёр наадмын хурдан азрын уралдааныг та бүхэндээ одоо толдон харуулж байна. За ингээд азраг барайнд ороход бол эндээс нэг үндсэндээ 600-700 м үлдсэн. За өнгөний хоёр азар бол одоо холбоотой шүү эрхэм мөндөд үзэгтэй. За зөв тал дээр бол Орхон аймгийн Баян өндөр сумын аймгийн алдар туяач Саандрын баяр сайхны уяж хурдлуулж байгаа Ядам сэрэнгийн болдын хөрөн газар өнгөн дээр бол аман хүзүүн дээр Төв аймгийн Заамар сумын уяаж Болдбаатрын ганцэргийн бор азар аман хүзүүн дээр. За хөрөн газар бол одоо өнгө авч эхэллээ.
За эрхэм мөндөд үзэгчтэй Булган аймгийн сайхан Монгол телевиз Булган аймгийн Бүрэг хангаа сумын түүхэд 100 жилийн он эх 2 наадмын хурдан азарганы уралдааныг та бүхэндээ хүргэж байна. За ингээд хурдан азарганы уралдааны өнгөн дээр одоо хүрэн азар хэвээрээ шүү. Орхон аймгийн Баян өндөр сумын аймгийн алдар туяач Сандрын баяр сайхны хойч хурдлуулж байгаа Ядам сүрэнгийн болдын хүрэн азар өнгөн дээрээ болоод Аман хөзүүн дээр Төв аймгийн Заамар сумын уяач Болдоотрын ганц зэргийн бор азар Аман хөзүүн дээрээ За эрхэм мөндөд үзэгчтэй, эрхэм мөндөд наадамчтай тодгор төр хүн өнгөрөн өсөн өгжсний 2234 жил Их Монгол улс байгуулагдсны 817 жил за ардын хөсгөлийн 102 жил Булган аймгийн түүхэд 100 жилийн он эх 2 наадмын хурдан азарганы уралдааны төрөө магнаа торгон жил онд Төв аймгийн Заамар сумын уяач Болдоотрын ганц зэргийн бор азраг төрүүлэн ирж торгон жил өргүүлсэн болоод Аман хөзүүн дээр Орхон аймгийн Баян өндөр сумын аймгийн алдар туяа Сандрын баяр сайхны хойч хурдлуулж байгаа Ядам сүрэнгийн болдын хүрэн азраг Аман хөзүүн турдаллаа. За ингээд хурдан азрагны айргийн 3 дээр 121 дугаартай мордсон Төв аймгийн Аргалан сумын сумын алдар туяач Элбэг сүрэнгийн Отгонбаатрын хул азраг ингээ айргийн 3 за айргийн 4 дээр хүрэн азраг Баатар хүүгийн Мөнхбаатарын хүрэн азраг гарсан цагаас хөдөлсөн хүрэн азраг бол одоо шогшиж байна. За араас нь 5-6-гийн 2 азрагууд ойрхон шүү эрхэм мөндөд үзэгчтэй 5-6-гийн азраг ойрхон. За Мөнхбаатар Баатар хүүгийн Мөнхбаатарын хуган хүрэн азраг ингээд айргийн 4. За айргийн 5 дээр хүрэн азраг 112 дугаартай мордсон Булган аймгийн Сэлэм сумын яаш оюун хишгийн мөнх төлгийн хүрэн азраг одоо ингээд 5 турдлаа. За 6 дээр бол Сэлэм аймгийн Баруун бүрэн сумын яаш Гүнбаатарын хүрэн азраг бол 6. За мөнх төлгийн хүрэн азраг Хишиг өндөр сумын 100 жилийн он баяр наадамд 5. За Бүрэг хангаа сумын 100 жилийн он баяр наадамдас мөн та айргийн 5 турдлаа. За баяр хүргэе. За Булган аймгийн Бүрэг хангаа сумын түүх 100 жилд алдраг төрүүлгэлээ. Үзэгч олондоо өөрийгөө танилцуулаад бор азрагынхаа удам хүчлээ сайхан танилцуулаач. За би Төв аймгийн Заамар сумын Болдоотрын ганц зэрэг гэж байна. Бор азраг Заамар хангад удаа. Заамар хангад. За амжилтаас нь хэд их давхар уяагаар ирв. 3 оролцоо өндөр ширээ төрүүлдэ Заамарынхаа 4 дахиад. 4 дахиад. Тэгэхээр энэ дээр төрүүл. За 100 жилийн ойд бас алдраг төрүүлэлээ. Бүрэг хангаачудаа болон булгамчуудад бас баяр наадмын өвшөө төвшөлөөч. Тэгээ булгамчуудаа бүрэг хангаачудаа ойн баярын мэнд гэдэг эрүүлэг сайхан өгсөй. Тэгээ булган нутагт ирж бас олон сайхан орол олон сайхан ариг төр авч байна. Сайхан ээлтэй сайхан бит. За баярлалаа. Тий. За олон ариг төр аваа. За баярлалаа. За Бүрэг хангаа сумын түүх 100 жилд алдраг харигдуулаа. Үзэгч олондоо өөрийгөө танилцуулаад хүрэн азрагныхаа удам хүчлээ сайхан танилцуулаач. За би Булган аймгийн Хангал сумын аймгийн алдар туяа Сандрын баяр сайхан гэдэг юм байна. За хүрэн азрагууд бол Орхон аймгийн Баян өндөр сумын Ядмын болд гэж залуугийн азраг гоомаа. Тэгээ би уйдгийн тэгээд стан уяагаараа ирж энэ сайхан өнгөж ирээд амаа үзүүллээ. Дан уяагаараа. Тэ. Энэ Сэлэнг аймгийн ерөө оногаа хатуу гэсэн. Би бас эцэг хийзэн хүн юм сайн мэдэхгүй. Тий аав мал юм байдаг. Манай найз авсан азраг байгаа. Энэ жил над дээр ирж уягдаа тэгээд анхныхаа уралдаанаар сайхан энд ирэн зорж бэлдсэн тэгээд бас сайхан бас амаа үзүүлдэг сайхан байна. За наадамч олондоо баяр наадмын шил. За тэгээд нийт 100 жилээр тэмдэглэж байгаа бүргийн ард түмэнд сайхан наадараа гэж хэлье да. Танаа телевизийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За баяр хүргэе. За Тэр хүнээс авчраа. За баяр хүргэе. За баярлалаа. За Булган Өсвөл аймгийн Тариалан сумын инх хамгааллын далаас зэрэг гэдэг хүн байна. Тэгээд найзынхаа нэр дээр хүр азрага тавилаа тэгээд өнгөнд явж байгаа яг өдөр дээр суугаад дөрөөр давхилаа. Бүрэг хангаа зараад ирсэн. Бүрэг хангаач 100 жилд бас амжилт хүсье. За өмнө бас яаж уралдаж байгаа амжилтаас нь сайхан. Аймгийнхаа бүст дөрөөр давхичаад Зохион аймгийн их хуулийн 100 жилд очиж сумын жуулч 3-аар давхичаад ирсэн. Тэгээд давхар уяагаар 3 дахь давхар уяагаар орж ин дээ. За баяр Дөрөөр давхилаа. За тань. Олон ариг төрөө аваа баяр. За баярлалаа. За хол азрагны эзэ. За баяр үргэ. За баярлалаа. За түүх 100 жилийн ойд бас азраг харигдуулаа. Үзэгчдээ өөрийгөө танилцуулахгүй та. Намайг Отгонбаатар гэдэг Төв аймгийн Аргалан сумаас ирсэн. Хул азраган 3-аар дахиуллаа сайхан байна. За хол азрагны удам хүчил. Хул азраг миний унган азрага. За манай нэг
Нармадах гэдэг найзын хурд лазарганы төлөв. Амжилтаас нь сайхан сэрвэл баг насандаа бас яаж уралжээ? Ер нь даган цагаас л орсондоо тэгээ сая Эрдэнэ сантын 100 жил очиж айргийн таваар давчаад сумандаа нэг төрүүлчээ тэгэл бурдах давхруу ягарч шүү дээ. За бүрэн хангачудаа сайхан баяр наадам ишүүлээ шүү дээ. Сайхан наадам хийж байгаа. Сайхан ч өдөр таарлаа тэгээ бүргчүүдтэй сайхан наадаараа марин хурдан байх болтгоо гэж ерөө өдөө. За баяр хүргээ олон хайрыг төрөөрэй. Баярлалаа. За хэд болцсон? Энэс авцсан. Энэс авах хаа тий. Айгуу сайхан орж ирээд. За баяр хүргээ. Энэ эзэнэнд. За баяр хүргээ. За баярлалаа. За үзэгч болондоо өөрийгөө сайхан танилцуулаа. За би Булган аймгийн Сэлгэсүмэн залуу яч. Оюун ишгийн мөртөлөх залуу байна. За хүрээ азрын удам өгч. За удам өгчлөл Булган аймгийн Сэлгэсүмэн аймгийн алдартай яч. Элдөө очрах юм онгон. Эцэг нь Булган аймгийн Сэлгэсүмэн сумын алдартай яч. Юугийн Эрдэнэтийн жигүүр хэрэг жазрны төлөв юм байна. За амжилтаас нь сайхан сэрвэл энд хэд их давхар уягаар оёгдоо баг насандаа бас яадаг вчээ. За энэ жилийн амжилт гэвэл сая сумын нааданд төрүүлчихэд Шив өндрийн 100 жил айргийн даваар тавьчаа тэгээ энэ дэр айргийн даваар тавьчих. За баг насандаа бол сум орноттой олон төрүүлж яригдсан тий. Ийм амжилттай. За бүрэг хангачудаа бас 100 жилийн баярын мэнд төвчөлөөч. За нийт бүрэг хангачудаа болон нийт Монголын 100 жил хийж байгаа ард түмэндээ 100 жилийн баярын мэнд хүргэе. Тэгээ сайхан наадаарай. За баярлалаа. Арх мөндөд үзэгчтэй Булган аймгийн сайхан Монгол телевиз, Булган аймгийн ууган сум бүтэн төвхтэй бүрэг хангаан 100 жилийн ой зориулсан хурдан азарганы уралдааныг та бүхэндээ хүргэж байна. Шууд дамжуулалтыг дэмжигч Булган нэт компани